Хөөхөж салхисан их хэрэгүүний эцэд өнөөдрийн маргааш шиг түүчилж байгаа эрхэм сайхан хамт олондоо дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдөр нийслэлийн хүүхдийн 273 дугаар цэцэрлэгийн түүхэд 5 жилийн ойн бэрийн мэндийг өргөн дэвшүүлье. За манай байгууллага нь 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 6 бүлэгт 188 хүүхэд хүлээн авч 6 багш 24 багш ажилтны бүрэлдэхүүнтэй эрдмийн их өргөөнийхөө өв таалаа нээж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлсэн. Идэвхтэй одоо 5 дахь жилтэйгээ бол залгаж байна. За энэ он жилүүдэд манай хамт олон хөрөнгө оруулалт болон бүтээн байгуулалтын ажлуудыг их хийгдсэн байгаа. За энэ он жилүүдэд бид 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч бүтээн байгуулалтын ажлуудыг хийсэн. Тэрхэн сайхан хамт олондоо болон гэр бүл өөр хүүхдүүдэд нь ад жаргал эрүүлийн хамгийн сайхан бүхний өсөн ирүү. Миний сайхан хамт олон сайхан баярлаарай. За ингээд хүүхдийн нэмэлт ирээдүйг хардаг, хамт олонныхын итгэл дээр урам авдаг, амжилтанд хүрэхтэй бусдыг хамтдан дагуулдаг ийм л хүмүүс бол яахан аргагүй цэцэрлэгийн удирдлага багш ажилтан байдаг юм аа. Нэгэн 5 жилийг удаан үдэж 100 хүүхдийг хүмүүжүүлж инээд байсан эрдэм эдлэгийн үрийг суулгасан энэ цэцэрлэгийн төв бол яах аргагүй бид бүгдийн бас бахархал юм аа. Нэгэн үеийн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл, хайр халамжаар зохицсон энэ хүү цэцэрлэгийнхаа хаалгаар олон зуун хүүхэд инээмсэглэн орж ихтгэл дүүрэн ирээдүйрээ алхаж байгаа лээ. Тэгээд энэ бүхнийг бүтээсэн удирдлага багш ажилтан албан хаагчид та бүхэндээ байгууллага үүсэн байгуулагдсны түүх 5 жилийн болон дэлхийн багш нарын 31 дэх өдөр Монголын багш нарын 59 дэх өдрийн галтай цагтаа хаалга мэндийг өргөн дэвшүүлье. Та бүхэн маань сайхан баярлаарай. Монголын багш нарын 59 дэх өдөр, дэлхийн багш нарын 31 дэх өдөр нийслэлийн 273 дугаар цэцэрлэг үүсгэн байгуулагдсны түүхт 5 жилийн өмнө бэрийн мэндийг та бүхэндээ хүргье. Ад жаргалтай амжилт бүтээлээр дүүрэн түүхийг хамтдаа уралдаж, гэгэн сэтгэлд гэрэл хийлгэж амьдрал бахархал болсон багш шимэх ертөнцид хамтдаа амьдарч яваа эрхэм удирдлага эрдэмтэн багш нар ажилтан албан хаагчдаа баярын мэндийг дахин хүргээд эрдмийн түгээх сүүн зам нэг гэрэлтэн тодоос тод ялцаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн сайхан баярлаарай. Дэлхийн багш нарын 31, Монголын багш нарын 59 дэх өдөр нийслэлийн 273 дугаар цэцэрлэгийн үүсгэн байгуулалтын түүхт 5 жилийн ойн баярын мэндийг өдөрлөө болон багш ажилтан албан хаагчдаа ойн баярын мэндийг төвшүүлэн ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд хүргэе. Дэлхийн багш нарын 31 дэх өдөр, Монголын багш нарын 59 дэх өдөр нийслэлийн хүүхдийн 273 дугаар цэцэрлэгийн түүхэнд байгуулагдсны түүхт 5 жилийн өмнө баярын мэндийг хүргэе. Та бүхэндээ эв ээгийг эрхэм болгоё, эерэг байж бисээ тэтгэе.